Улаанборхон өвчний тохиолдол нэмэгдэж дэгдэлт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул дархлаажуулалтын хамрагдалтыг 95% хүргэх зорилгоор улсын хэмжээнд бүх сум дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Улаанборхон өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөр 6-аас 8 сартай хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт харин товлолт дархлаажуулалтаас хоцорсон 10 сартаагаас 15 насны хүүхдүүдийг Улаанборхон өвчний эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд өгсөн юм а. Одоо баяр наадам, одоо амралт зугаалга гээд маш олноороо нэг дор цуглах, аяарг одоо цагаагаа хувааж уухаас эхлээд асуудлууд их байдаг учраас энэ наадмын үеэс өмнө бид энэ вакцинжуулалтуудаа эрчимжүүлж хаалганаас хаалганд гэж улсын хэмжээнд одоо 330 сум 9 дүүргийн хэмжээнд энэ вакцинжуулалтаа хийж эрүүл мэндийн байгууллагуудынхаа оролцоотойгоор идэвхжүүлэх ийм асуудлыг шийдвэрлэхээр засгийн газраас өрчилж одоо 5 тэрбум төгрөгийг гаргаж вакцинжуулалтыг бүх шатанд хийж байна. Монгол улсад 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанборхон өвчний эхний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдснээс хойш 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 11,016 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 9,113 нэмжиглэгдэн эдгэрч 699 нэмлэгт 952 нь өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд эвчлэгдэж байна. Товлол вакцин гэдэг чинь заавал их ёстой вакцин шүү дээ. Хүмүүс сайн дурын гэж яриад байгаа үгүй шүү дээ. Заавал их ёстой вакцин. Энэ хийлгээгүүрээ та өвчин бусдад тархаагаад байгаа байхгүй юу? Зарим улсууд тэгээд би хийлгээгүй одоо хүртэл эрүүл саруул нэг ч халдвар аваагүй. Үгүй ээ, таны эргэн тойронд байгаа хүмүүс вакцин хийлгэсэн учраас та өвдөхгүй байгаа байхгүй юу? Бас энэ үнцгийг бас ойлгоорой. За нөгөө талдаа хамгийн чухал зүйл нь энэ вакцин хийлгээгүйсээ болоод энэ өвчин дэгдээд байгаа шүү дээ. Түүнээс бүгд вакцин хийлгсэн байх юм бол энэ өвчин гарахгүй шүү дээ. Вакцин эсэргүүцэж байгаа, эсвэл санаатаа санаагүй хийж байгаа үйлдэл болгон чинь ард нь Монгол айлын бяцхан өөрийн зохилох зүрхээр хэмжигдэн шүү. Тийм учраас ухаантай байгаарай л гэж бодож байна. Улсын онцгой комиссийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1-р тогтоолын дагуу Улаанборхон өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлэн ажиллаж байна. Монгол улс дархлаажуулалтын тухай хууль болоод эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын тухай хуулийнхаа дагуу бол энэ вакциныг одоо чанарын шаардлага хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын батламжтай вакциныг олон улсын байгууллагаар дамжуулан хүлээн авна гэсэн зохицуулттай энэ зохицуултынхаа дагуу нөөбийн хүүхдийн сангаар дамжуулан үйлдвэрлэгч нь GMP шаардлага хангасан мөн одоо хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчээс хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг бол оруулж ирж дархлаажуулах үйл ажиллагаанд бол ашиглаж Тэгэхээр Монгол улсад хэрэглэгдэж байгаа Улаанборхон гахаа авдар улаануудын эсрэг вакцин энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын батламжийг авсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн за нөөбийн хүүхдийн сан бол хэрэглэгчээс үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх энэ одоо бүх зохицуултыг хийж өгдөг ийм ханган нийлүүлэлтээр бол дамжуулан авч Монгол улсын одоо өрх сумын эрүүл мэндийн төв болох 600 гаруй нэгжээр дархлаажуулалтын тусламж үйлчлэгийг хүн амдаа хүргэж байгаа. Нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулах ажлын хүрээнд улсын хэмжээнд дархлаажуулалтын 560 байнгын цэг, 345 явуулын цэг, нийтдээ 908 цэгийг ажлын болон амралтын өдөр уртгасан цагаар эрчимжүүлэн ажиллаж байна. Улаанборхон өвчний хариу арга хэмжээ дархлаажуулалтын үйл ажиллагаанд нийтдээ 148 резидент эмчийг дайчлан ажиллуулж байгаа юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-3 дугаар хорооны Мэнд цолмон өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулагдсан Улаанборхон өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөгт Монгол Улсын шадар сайд Амар сайхан эрүүл мэндийн сайд чин бүрэн тэргүүтэй удирдлагууд эрүүл мэндийн болон бусад салбарын төлөөллүүд оролцлоо. Манай 1-3 дугаар хорооны хүрээнд одоо хэмжээ бол 6-8 сартай 46 хүүхэд дархлаажуулахаар төлөвлөгөөнд байгаа статистик тоогоор одоогийн байдлаар манайх 20 хүүхэд хамрагдсан байгаа. Энэ 7 хоногт 10 хүүхэд хамруулад тэгээд үлдсэн нөгөө нэг тавлын дархлаажуулалтанд хамрагдаад сар болоогүй учраас 7 сарын 10-наас хойш хийгдэх хүүхэд бас 10 эд хүүхэд байгаа. Улсын хэмжээнд Улаанборхон өвчний хариу арга хэмжээ дархлаажуулалтад засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс 5 тэрбум төгрөгийг шийдвэрлсэн мэлээ. Улсын хэмжээнд 10 сараас 15 насны нөхөн дархлаажуулах болон дархлаажуулалтын мэдээллийг нөхөн шивэх нийтдээ 231,093 хүүхэд байгаагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 27,073 хүүхдийг нөхөн дархлаажуулж 38,989 хүүхдийн дархлаажуулалтын мэдээллийг нөхөж ивэд байна.